Сайн байцгаана уу? Бид өмнөх дугаараараа Роберт Грини уригдах урлаг номын нууцуудыг хамтдаа тайлж хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг нарийн аргуудыг судалсан. Гэхдээ та хизээ нэгэн цагт яагаад зарим хүмүүс тийм амархан урхинд ордог вэ? Яагаад бид өөрийн мэдлгүй буруу шийдвэр гаргаж сэтгэл хөдлөлөөдөө захирагддаг вэ гэж бодож байсан уу? Яагаад бид биднийг дахин гомдоосон хүнийг зүгээр л хайж орхиж чадахгүй үргэлж бодоод байгаа вэ? Тэр хүн яг яагаад тийм үйлдэл хийсэн юм бол? Бид бүхэл амьдралынхаа туршид биднийг зовоож, бухимдуулж, амьдралыг мань хүнд хэцүү там болгон таагүй болгодог зарим хүмүүстэй гарцаагүй тааралддаг. Тэдний зарим нь удирдагч, эсвэл урагч, дарга нар байхад, зарим нь хамт олон, эсвэл найз нөхөд, гэр бүлийн мань хүмүүсч байх тохиолдол байдаг. Тэд шууд түрэмгий зан гаргаж болно. Эсвэл дайрч, давшилж, уурлаж болно. Эсвэл дал байдлаар хор найруулж болдог. Эсвэл таны ар нуруунд хутга зан танаас урвж болно. Гэхдээ тэд бүгд нэг зүйлд гарамгай. Тэд бидний сэтгэл хөдлөлөөр тоглож чаддаг. Эхэндээ тэд маш ээлдэг, дур булаам, өөртөө ихтэй харагдаж, шин санаа урам зоригоор бэлхэж байдаг тул бид тэдний иргэшээлд амархан орчдог. Гэвч тэд хэтэрхий их итгэл найдвар нь ямарч үндэслэлгүй, гаргаж буй санаанууд нь ямарч тооцоогүй байсныг бид дэндүү хожимсон хойноол мэддэг. Хамт ажиллагчдын дундч нууцхан атаархлаасаа болоод бидний ажлыг нураахыг оролддог, биднийг унахыг хараад баясдаг хүмүүс бий. Эсвэл таныг зүгээр л өөрийнх нь ашиг хонжооны төлөө гişхүүр болгон ашиглаж буй хүмүүстэйч та тааралдах болно. Ийм нөхцөл байдал бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол бид бэлтгэлгүй байдаг. Хүмүүсээс тийм зан гарна гэж хүлээдэггүй. Тэд өөрсдийнхөө үйлдэлийг зөвтгөхийн тулд маш нарийн зохиосон худал түүх ярих, эсвэл бурууг хэн нэгэн рүү чихтэй гаргууд байдаг. Тэд биднийг төөрөгдүүлж өөрсдийнхөө зохиосон драмд татан оруулдаг. Бид эсэргүүцэж уурлаж боловч эцэст нь ямар ч хүчгүй болсон мэт санагдана. Учир нь хохирол аль хэдийн учирсан байна. Тэгээд удалгүй яг ийм төрлийн өөр нэгэн хүн таны амьдралд гарч ирж энэ түүх дахин давтагдана. Гэрүү орхидох урлаг бол харилцааны зэвсэг байсан болов өнөөдрөөс бидний эхлүүлэх хүний зан чанарыг хуйлууд бол тэрхүү зэвсгийг барьж буй эзнийг нь буюу хүний мөн чанарыг задлан шинжлэх нууц код юм. Энэ бол зүгээр нэг ном биш. Таныг бусдын болон өөрийнхөө зан авирын боол нь биш. Харин жинхэнэ мастер нь болоход туслах гарын авлага байх болно. Бид технологийн мөрөн үед амьдарч өөрсдийгөө маш ухаалаг соёлтой болсон гэж боддогч үнэн дээр бид хизээнээс илүүтэйгээр өөрийнхөө зөн совин сэтгэл хөдлөлийн олц болоод байна. Сошиал медиагийн давлгаа, виртуал ертөнцийн түрэмгийлэл атаархал биднийг өдөр бүр доод бие рүү маань чирч байна. Энэхүү номоор дамжуулан бид дараах 3 том өөрчлөлтийг өөртөө хийх болно. Нэгдүгээрт сэтгэл хөдлөлөөс ангижрах. Бусдын хүйтэн хүндий харьцаа, цохолдол танд хамаатай биш. Харин тэдний дотоод асуудал гэдгийг ойлгосноор та асар их тайвширлыг мэдэрнэ. 2. Хүмүүсийг уншиж сурна. Хүмүүсийн барьж буй багны цаана юу байгааг, тэдний өөртөө итгэлгүй байдал болон жинхэнэ зан чанарыг өчүүхэн жижиг үйлдэлээс нь таньж мэднэ. Энэ нь таныг буруу хамтрагч буюу хортой, токсик харилцаанаас аврах болно. 3. Өөрийнхөө дээд биеийг сэрэх. Бид бүгдэд амьтналаг түрэмгий тал бий. Гэхдээ бид үүнийг ухамсарлаж чадвал өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээж, илүү бүтээлж, ухаалаг хүн болж чадна. Роберт Грин энэ номондоо Юнгийн сүүдэр талын тухай бүтэн бүлэг зориулж, хүн өөрийнхөө харахгүй талыг яаж хүч болгохыг заадаг. Тэрээр хүн бүрийн дотор тодорхой хэмжээний нарциссист байдаг тухай, үүнийг яаж эрүүл төвшөнд байлгах тухай маш сонирхолтой зүйлийг бичсэн байдгаараа миний сонирхлыг өөрийн эрэхгүй татсан юм. Бид бусдыг өргөх, эрх мэдэлд хүрэх тухай ярьсан. Одоо харин эдгээрийн цаана байдаг хамгийн аюултай зүйл болох хүний төрлөх зан чанарыг тайлах цаг боллоо. За ингээд хүний зан чанарын урлагийн мастер болох аялалдаа гарцгаая. 1-р хууль The Law of Irrationality буюу үл зохистой байдлын хууль. Сэтгэл хөдлөлийн төрхөө эзэмш. Бид өөрийнхөө хувь заяаг хянаж амьдралынхаа чиг хандлагыг чадах чинээрээ ухамсартайгаар төлөвлөж байна гэж төсөөлөх дуртай. Гэвч таны сэтгэл хөдлөл таныг хэр гүнзгий удирдах байдгийг та төлөөлөн анзаардаггүй гин. Та өөрийгөө амьдралаа бүрэн хянаж байгаа гэж бодож байгаа байх. Гэхдээ үнэхээр тийм гэж юу? Бид ихэвчлэн сэтгэл хөдлөл бидний амьдралыг хэр гүнзгий хяндаг талаар огт мэддэггүй гин. Сэтгэл санааны байдал өөрчлөгдөх болон бодит байдлаас тасрах нь буруу шийдвэр, сөрөг бодлоодын их үүсвэр болдог. Рационал байдал буюу эрүүл ухаан гэдэг нь шийдвэр гаргахад нөлөөлөх эдгээр сэтгэл хөдлөлийн нөлөөг эсэргүүцэх чадвар юм. Рационал хүн болох
эхний алхам бол хүн төрөлхтөн үндсэндээ зохисгүй, irrational амьтад гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Сая жилийн туршид амьд организмууд амьд үлдэхийн тулд зүүн совиндоо найдаж ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам зарим амьтдын хувьд энэ зүүн совингоос айдас гэх мэдрэмж болон хууржээ. Бидний тарих хөгтөн амьтны дээд тарих болон хөгжсөн бөгөөд 3 хэсгээс бүрддэг гин. Нэгдүгээрт мөлхөгчдийн тарих reptilian brain. Хамгийн эртний хэсэг бөгөөд бие махбодыг автоматар удирдах, зохицуулдаг. Бидний зүүн совин эндээс үүдэлтэй гин. Хоёрдугаарт хөгтөн амьтны хуучин тарих буюу limbic system. Limbic brain. Бидний мэдрэмж сэтгэл хөдлөл энд захирагддаг. Гуравт нь neocortex. Хамгийн дээд хэсэг нь танин мэдхүй, хэл яриаг хяндаг гин. Бидний эрүүл ухаан тархины эдгээр хэсгүүдийн дунд оршдог. Гэвч хамгийн том асуудал нь хаана байгаа вэ? Бидний логик тарих болон сэтгэл хөдлөлийн тарих хоёр өөр хэлээр ярьдаг хамгийн том учир нь бий. Сэтгэл хөдлөлийн химийн урвал хэлбэрээр маш хурдан үүсдэг бол логик тарих түүнийг нь үг рүү хөрвүүлэх гэж оролдог. Гэхдээ энэ орчуулга нь ихэвчлэн алдаатай байдаг. Бид хэн нэгэнд татаархаж байгаагаа би түүнд уурлаж байна гэж андуурах эсвэл бага насны гомдлоо өнөөдрийн хамтрагч руугаа чиглүүлэх нь үүнтэй холбоотой гинэ. Сэтгэл хөдлөл яагаад лимбик системд үүсдгийг тайлбарлая. Хүрээлэн буюу орчноо мэдэрч сэрэмжлэхийн тулд химийн бодисууд ялгардаг. Амьтад айдсыг богино хугацаанд мэдэрдэг бол бид айдсаа байнга бодож түүнийг байгаагаас нь томруулж урт хугацааны түгшүүр мэдэрдэг гин. Бид үргэлж ямар нэгэн сэтгэл хөдлөлийг мэдэрч байдаг тул тэдгээр нь бидний сэтгэлгээнд байнга халдварлагдаж байдаг. Рационал хүмүүс үүнийг мэддэг. Сэтгэл хөдлөлөө сэтгэлгээнээсээ тусгаарлаж чадсанаар та зөв шийдвэр гаргахад танд туслана. Харин рационал бас хүмүүс сэтгэл хөдлөл нь тэдний сэтгэлгээнд үүрэг гүйцэтгэж байгаагч анзаардгүй бөгөөд ихэвчлэн яруу шийдвэр гаргах эсвэл өчүүхэн төдий таагүй байдлаас болж уурсаж тесэрдэг. Төргөн тосламжийн эмч нарыг жишээ болгон авцгаая. Хэрвээ тэд тухайн нөхцөл байдалд бэрцсэн, гэмтсэн хүмүүсийг хараад айж түгшин цус байна гэж орилж харалдаггүй. Эсвэл энэ хүн ямар амар гэмтээвэ гэж цочролд орохгүйгээр өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөө хойш нь тавиад яг тухайн нөхцөл байдалд бодитоор мэргэжлийн хүрээнд анализ дүгнэлт хийж энэ хүнийг яаж аврах бэртэж гэмтээлгүйгээр төргөн тусламжийн машинд суулгах талаар тухайн хормын агшинд дүгнэлт хийн хүмүүсийг аварч эмчилж чаддаг. Энэ бол сэтгэл хөдлөлөө хойш нь тавьж рационал хэмжээнд дүгнэлт хийж байгаа хүний гаргаж буй үйлдэл юм. Сэтгэл хөдлөлийн тухай өөр нэг жишээ та бүгдтэй хэлж өгье. Хэрвээ сэтгэл хөдлөлийг зочин гэж дүгнвэл зочин гээчин танаа гэрт айлчилж ирлээ. Гэтэл бид тэр зочныг шууд л гэрийнхэн хойморт суулгаад гэрийнхэн түлхэрийг өгöd за одоо үүнээс эхлэн та биднийг удирд. Та манай гэрийн эзэн. Та бидэнд юу хийхийг мань хэлж өгөх ёстой гэж байгаа нь сэтгэл хөдлөл таны бие махбодыг эзэмдэж, таны эзэн болж, таныг удирдах байгаа тэр зөвшөөрлийг өгж байгаатай ялгаагүй хэрэг болох нь. Энэ нь яг л та уурлаад ажилласаа гарах, уурлаад хамтрагчаасаа салах, эсвэл гониглаад арх уух, эсвэл гонигтай байгаа учраас найзтайгаа юм уу өөр хин нэгэнтэй ярих асуур аргагүй байдалд хүрэх гэх мэт. Эсвэл төргөн тусламжийн эмч яг цагнд тулахаар сэтгэл хөдлөлтөө хит их автагтаад ажиллаа хийж чадахгүй байгаа гэх мэт зүйлийг жишээ болгож хэлж болно. Энэ нь яг л хэрвээ та машины жолооч бол сэтгэл хөдлөл таны хажууд зочин байвал та тэр зочинд өөрийнхөө машиныг удирдах, жолоодох эрхийг бүрэн өгөөд өөрөө жолоочийн хажуугийн сандал сууж шилжиж байгаатай адилхан үйлдэл юм. Гэхдээ бид нар хизээч зочныгоо өөрсдийнхөө гэрийн эзэн болгодгүй. Чид ирлээ, цай уулаа, дайлж сайллаа гэд эцэст нь гэрлүүгээ явцгаадаг. Гэхдээ бас нэг өөр нэг хувилбар бий. Та тэр зочныг орж ирэхээр юуж хараагүй юм шиг царайлж тэр хүн энд байхгүй мэт дүр эсгэж тайд зөөж хоол цайгаар дайлган байтугай үл тоосоор байгаад гараад явуулах нь та сэтгэл хөдлөлөө биедээ орж ирэхэд нь юуж болоогүй юм шиг дүр эсгэж байгаатай адилхан юм. Үл хүндлүүлсэн зочин яах вэ? Тэр зочин уурлаж бухимдан тань руу дайрна. Энэ нь яг л сэтгэл хөдлөлөө юуж болоогүй юм шиг нам дарж байсаар байгаад эцсүүлдээ дэлб өсрөх, уур бухимдлаа, гоник, харуусал, гашуудлаа хэтэрхий их дарснаас болоод эцсүүлдээ цойлон гарч буй жишээг харуулж байна. Уг нь тэр зочин бол манай талын зочин юм. Тэр бидэнд бүх зүйл аюултай байна. Чамд аюул учраад байна. Хин нэгэн чиний хэл хязгаарыг даван гарсан байна гэдгийг сануулахаар ирсэн. Гэхдээ тэр зочинтой маш болгоомжтой харьцах хэрэгтэй байна. Зочныг ороод ирэхэд нь
Өө, та ирээ юу? Тавтаа морил гэж хэлэн хоол цагаар дайлаад буцаад амжилттай үдэн гаргах бол бидний ажил юм. Тэр зочныг огт байхгүй мэддүр эсгэх биш. Мөн дээрэс нь гэрийнхэн эзэн болгох биш. Тэр зочныг харж байгаа та өөрөө таны рационал оюун ухаан буюу таны жинхэнэ бие юм. Гэвч тэр зочин бидний өдөр тутмын амьдралд анзаарагдalgүйгээр даалт хэлбэрээр танд нөлөөлсөөр байгаа. Бид хизээж түүнийг ухамсарлан ойлгодгүй ба тэдгээр зочид бодол санаанд маань нөлөөлж биднийг өөртөө ашигтайгаар дүгнэлт хийлгэхэд хүргэдэг байна. Гэхдээ энэ нь ихэнхдээ маш өрөөсгөл ойлголт байх боломжтой байдаг байна. Үүнийг зохиолч маань confirmation bias буюу баталгаажуулах өрөөсгөл гэж хэлжээ. Бид зөвхөн өөрийнхөө зөв гэдэгт итгэх баримтыг л ямар нэг зүйлээс төрүүлж олж хардаг гин. Эсрэг баримтыг үргэлж үл тоодог. Эгог хамгаалах. Би ухаантай учраас амжилтанд хүрсэн. Харин бүтлгүүтэл бол минийх биш, гадны нөлөө гэж бодох нь сэтгэл хөдлөлийн даалт нөлөө юм. Бидний тарих өөрт таатай эгог маань хамгаалсан мэдээллийг л төрүүлж хүлээж авдаг. Үүнийг low grade irrationality буюу өдөр тутмын ухамсаргүй төөрөгдөл гэдэг байна. Жишээ нь би яг зөв бодож байна. Энэ хүн л буруутай гэх мэт бодол үүсэх үед би яг одоо сэтгэл хөдлөлөөрөө шийдэж байна уу? Эсвэл бодтой юу гэж өөрөөсөө асууж сурах хэрэгтэй байх нэ. Гэхдээ санаа зовлтгүй. Бид төрөлхийн зохисгүй оюун ухаанаа засах арга замууд байдгаа гэж зохиолч маань хэлсэн байна. Нэгдүгээр алхам. Өөрийн хандлага, өрөөсгөл ойлголтуудыг таних мэдэх. Хамгийн түгээмэл сэтгэл хөдлөл бол таашаал авах хүсэл, өвдөлтөөс зайлсхийх явдал юм. Сэтгэлгээний энэхүү таашаалын зарчим нь бидний бүх сэтгцийн өрөөсгөл ойлголтуудын их үүсвэр болдог. Нэгдүгээр, баталгаажуулах өрөөсгөл ойлголт. Өөрийн үзэл бодлыг дэмжих, нотлох баримтыг хайж, өөрийн итгэл үнэмшлийг өгөөсгөж буй аливаа зүйлийг харахгүй өнгөрөх. Хоёрт нь итгэл үнэмшлийн өрөөсгөл ойлголт. Хэрэг би үүнийг хамгаалахын тулд ийм их эрч хүч зарцуулж байгаа юм бол энэ санаа яаж буруу байх вүлээ гэж бодох. Та энэ итгэл үнэмшлийн үнэнд эргэлзэж байж болох ч одоо нэгэнд тэр санааг хамгаалж өөртөө үнэн гэж итгүүлэх шаардлагатай нүх ухсан байна. Гадаад төрх байдлын өрөөсгөл ойлголт. Тэрүүхийн нэгэн эерэг чанартай мэт харагдвал бид ямар ч нотлох баримтгүйгээр тэр хүнд бусад эерэг чанаруудыг хамааруулж олгодог. Сөрөг чанарын хувьд ч мөн адил. Гадаад төрх хуурамч байх нь бий. Бүлгийн өрөөсгөл ойлголт. Бид өөрсөддөө ижил замаар сэтгэдэг бусад хүмүүсийг олохтой дуртай бөгөөд тайвширдаг байна. Бүлгээс тусгаарлагдах нь биднийг сэтгэлээр унагадаг. Бүлгийн сэтгэлгээ гэдэг нь хүмүүс зөвхөн тэрэнд тэдэнд таатгал, бүлэгт хариалгадах мэдрэмж төрүүлдэг учраас л санааг хүлээн авахыг хэлнэ. Буруутгах өрөөсгөл ойлголт. Бидний төрөлхийн хариу үйлдэл бол бусдыг буруутгах явдал юм. Тойлонд харж өөрийн алдааг хүлээн зөвшөөрөх нь илүү өвдөлттэй байдаг. Дээгүр байх өрөөсгөл ойлголт. Бид бүгд өөрсдийгөө аятайхан, яс суртахуунтай, эрүүл ухаантай гэж бодох дуртай. Гэхдээ энэ нь бодит байдал дээр үнэн байх боломжгүй. Учир нь хэрв тийм байсан бол дэлхий дээр амар амгалан тогтох байсан. Гэвч тийм биш юм. Хоёрдугаар алхам. Өдөөгч хүчин зүйлсээс болгоомжил. Бидний оюун ухаан сэтгэл хөдлөлд автаж бид хариу үйлдэл үзүүлэгч болдог. Таны рационал бус байдлыг өдөөж болох зарим хүчин зүйлс энд байна. Бага насны хүүхэд ах үеийн өдөөгч цэгүүд. Гинтийн ашиг эсвэл алдагдал, лотонд хожих, эсвэл бүх зүйлээ алдаж, дээрээс нь хайртай хүний алдах гэх мэт. Өсөн нэмэгдэж буй дарамт. Стрессийн үед тархины анхдагч хэсгүүд ажиллаж эхэлдэг. Тэмч учраас цэргүүдийг өндөр стресстэй нөхцөлд оруулдаг. Учир нь энэ нь тэдний жинхэнэ зан чанарыг гаргаж ирдэг гэнэ. Өдөөгч хувь хүмүүс. Таны амьдрал тодорхой хүмүүс таны рационал бус сэтгэлгээг буюу сэтгэл хөдлөлийн зочныг эерэг болон сөрөг байдлаар өдөөж болдог. Бүлгийн нөлөө. Бусдаар хүрээлэгдсэн үед хамтын сэтгэл хөдлөлд автаж болно. Шашны болон улс төрийн цуглаан дээр үүнийг харж болно. 3 дугаар алхам. Рационал төрхийг гаргаж ирэх стратегиуд. Нэгдүгээр, та үндсэндээ рационал бос бөгөөд сэтгэл хөдлөлт оршихуй нь үл мэдэх байдал дээр цэцгэлдэг гэдгийг ойлгож ухаарах явдал юм. Хоёрдугаар, амьдралынхаа тодорхой өдөөлтөнд яагаад ийм хариу үйлдэл үзүүлснээ дахин эргэж шалгах. Гуравт нь хариу үйлдэл үзүүлэх хугацаагаа нэмэгдүүлэх. Ухарч тухайн нөхцөл байдлаас өөрийгөө холдуул. Сэтгэл хөдлөлөө хөргөж нөхцөл байдлыг рационал өнцгөөс харах боломжийг олго. Энэ нь яг л та өөрийнхөө биеэс төр зур гараад өөрийгөө би өөрөө биш хөндлөнгийн хүний нүдээр хараад үзэх
боломжийг олгох явдал юм. Хэрвээ яг ийм нөхцөл байдалд орсон танаас өөр хэн нэгнийг та хажуунаас нь харуул юу гэж хэлэх байсан бэ? Бидний ихэвчлэн хүний асуудлыг хажуунаас нь харахад маш амархан дүгнэлт хэлж чаддаг. Харин өөрөө тэр нөхцөл байдалд орохдоо тухайн асуудлыг дэлхийн хэмжээний мэд харахыг рационал бос буюу сэтгэл хөдлөлийн зочин танаас шаарддаг байна. Гэхдээ тэр зочин таны хоёр дахь тархины гадаргаас ирж байгаа зүгээр л зочин гэдгийг өөртөө дахин сануулгах хэрэгтэй. Харин жинхэнэ та бол таны гурав дахь тархины давхаргаас гаргаж буй шийдвэрүүдийн цуглуулга байх ёстой бөгөөд чухам тэр хүн л жинхэнэ та гэдгийг Роберт Грини зохиолч маань бидэнд ойлгуулахыг хүссэн байна. Дөрөвдүгээрт хүмүүсийг өөрчлөх гэж оролдохоо зогсов. Бусдад харилцах нь бидний сэтгэл хөдлөлийн замраагүй байдлын гол хүчин зүйл болдог. Та шүүмжилж, дургуй зүйлээ харж, хүмүүсийг өөрчлөхийг хүсэж бухимддагч энэ бол ялагдах нь гарцаагүй тоглоом юм. Хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрж зөвхөн өмнөө байгаа зүйлтэйгээ ажиллахыг хичээх хэрэгтэй гэжээ. Хэрв та амьдралдаа илүү тодорхой, тайван байдлыг мэдрэхийг хүсэж байвал эхний алхам бол сэтгэл хөдлөлөө номходгох буюу ажиглах явдал юм. Сэтгэл хөдлөл хэд ихтэж гал алцах үед бид хяналтаа алддаг. Уур хилэн, хэд их баяр баясгалан эсвэл айдас биднийг бүрэн эзэмдэх үеийг хэлнэ. Хариу үйлдэлийн төлөв. Энэ үед бид юуж сонссон, юуж харсан зөвхөн тэр сэтгэл хөдлөлөөрөө хүлээж авдаг. Жишээ нь ууралсан үед хэн нэгний хэлсэн энгийн үг дайралт мэт сонсогдно. Гэвч сэтгэл хөдлөлийн зочноороо удирдуулсан үед хүн тараа нь ихэвчлэн харамсах тохиолдол их гардаг байна. Тэр зочин биднийг үргэлж эвгүй байдалд оруулж, бодлогогүй алхам хийлгэж, оновчгүй шийдвэр гаргахад маш ихээр нөлөөлдөг байна. Жишээ нь хүн рүү орилох, харилцаагаа таслах, мөнгөө үрэх. Ухаалаг хүн байна гэдэг нь сэтгэл хөдлөлгүй байна гэсэн үг биш юм аа. Харин тэдгээрийг удирдах чадварыг хэлнэ. Хүн болгон анх төрөхдөө сэтгэл хөдлөлийн маш их мэдрэмжтэй буюу маш их зочноор дүүрэн төрдөг байх нэ. Ялах хүүхдийг харахад л тэд өөрийн ирэхгүй ууралж, орилж шарилж, хамаг юмаа авч шийдэж, юу нь болохгүй, юу нь болох тухай ямар ч ойлголт байхгүй, уйлж орилж хашгирах чадвартай төрдөг. Энэ нь тэдгээрийн 3 дахь тархин амьдралын явцад буюу 25 нас хүрэхэд 3 дахь тархины бор гадарга хөгжин бэхждэгтэй холбоотой юм. Гэвч тэдний 2 дахь давхраг аль хэдийн бүрэн хөгжсөн төрдөг байх нэ. Жохом сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах ухааныг л хүнийг насанд хүрэх ухаан буюу бие хүн болон төлөвших ухаан гэж нэрлэдэг байх нэ. Хэрвээ тэр хүн 60 настай хэрнээ яг л хүүхэд шиг урлаал хамаг юм авч шидэл гониглал бүх зүйлийг зохицуулах гэж оролдоод эсвэл шуналтаа хөтлөгдөн хамаг мөнгө төгрөгөө барьцаанд тавьж зээл авч мөрөөдөө тоглоом тоглох гих мэт сэтгэл хөдлөл дээрээ тулгуурласан бодлогогүй алхам хийж байгаа бол тэр хүн бол насанд хүрсэн хүн биш байх нь. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд иргэний үнэлэх дээрх нас бол насанд хүрсэн гэж тооцдгүй гэж хэлдэг байх нь. Харин сэтгэл хөдлөлөө удирдах чадвар буюу сэтгэл зүгээ зохицуулах, өөрөөр хэлбэл бидэнд сануулахаар ирсэн манай талын зочныг цай өгч дайлж цайлж үдэн гарган явуулах л тэр ухааныг сурсан хүнийг насанд хүрсэн хүн гэж тооцдог байх нэ. Роберт Грини зохиолч маань сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг суралцаж болдог. Яг л булчингийн тасгал хийдэгтэй адил өдөр бүр хийх суралцах зүйл юм аа гэж хэлсэн байдаг. Жохом энэ нь л биднийг амтнаас ялгаж буй тархины 3 дахь бор давхаргыг хөгжүүлж буй зүйл юм аа. Гэр энхүү оволцон болгилж байгаа тэр сэтгэл хөдлөлийг яаж зохицуулж сурах талаарх аргыг Роберт Грини зохиолч маань юу гэж дурдсаныг хамтдаа харцгаая. Нэгдүгээр төр зогсолт хийх. Хэрв та маш их ууралсан эсвэл хит их хөөрсөн бол ямар нэгэн шийдвэр гаргах, имэйл бичих, хариу хэлхээс өмнө 24 цаг хүлээ. Сэтгэл хөдлөлийн химийн давлгаа намдсны дараа логик тарих ажиллаж эхлэх болно. Дарамт шахалт уур хилэн хурцсан үед бид high grade irrationality буюу хяналтаас гарсан төлөвт ордог. Энэ үед бидний харж байгаа бүх зүйл тухайн сэтгэл хөдлөлийн линзээр харагддаг. Хэрв та уурлаж эсвэл хит их хөөрч байвал ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө төр зогсолт хийж сэтгэл хөдлөлөө намттал хүлээж сурах ёстой байх нь. Хоёрт нь сэтгэл хөдлөлөө нэрлэх. Энэ маш энгийн зүйл боловч хүний тархины амигдала буюу айдсын хэсгээс зүгээр энгийн нэрлэхийн төдийд л таны тархины 3 дахь гадарга буюу
Духны арын хэсэг дэх префронтал кортекс руу таны айдсыг шилжүүлдэг тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодтой баримт судалгаа байдаг байх нэ. Тэгэхээр зүгээр л өөрөөсөө юу мэдэрч байгаагаа асуух хэрэгтэй. Манай гэрт ямар төрлийн зочин орж ирсэн бэ? Би одоо яг юу мэдэрч байгаа вэ гэж өөрөөсөө асуугаарай. Би уурлаад байна уу? Эсвэл үнэндээ миний хатаархал хөдлөөд байгаа юм болов? Зүгээр ийм энгийн нэрлэх гэдэг үйлдэл таныг маш өөр төвшөнд аваач чаднаа гэдэгт та итгээрэй. Нэрлэж чадах төдийд л таны логик тарих буюу нейрокортекс, таны рационал сэтгэлгээ буюу жинхэнэ та хяналтыг гартаа авч чадах юм. 3 дугаарт урт хугацааны үр дагаврыг харах. Рационал хүн тухайн мөчөд сэтгэл хөдлөлтөд автагдсанаар би яаж энэ хүнийг ялах вэ? Би энэ хүнийг яаж доош нь оруулах вэ? Би энэ хүнээс дээгүүр гэдгийг яаж мэдрэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлдэггүй байх нь. Харин рационал хүн энэ үйлдэл маань хэдэн жилийн дараа ямар үр дүнд хүрэх вэ гэдэг талаар бодно. Эсвэл би одоо ингээл сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл үзүүлбэл энэ үйлдэлийн маань үр дагавар хүүхдэд маань яаж тусах вэ? Миний өөрийн ирээдүйд яаж тусах вэ гэдгийг олон талаас нь дүгнэлж цэгнэж чаддаг байх нь. Зохиолч маань бидэнд бас нэг өөр жишээ хэлсэн байдаг. Эхнэр нөхөр хоёрын салалтын тухай шүүхийн танхимд болж буй процессыг жишээ авсан байна. Рационал хүмүүс хүүхдийн ирээдүйн талаар дүгнэж цэгнэн ямар үр дүн гаргах вэ? Ямар шийдэлд хүрэх вэ гэдгийг боддог байтал рационал бос хүмүүс зөвхөн тэр хүнийг ялах гэж, зөвхөн өөрийнхөө эгог хамгаалахын тулд нөгөө хүний буруутай мэд харагдуулахын тулд хөөхд байтугай бүх зүйлийг золиослож чадах үеэр шийдвэр гаргаж чаддаг гин. Асуудал нь бидний логик тарих буюу рационал ажиллаж эхлэхээс өмнө амьтны сэтгэлгээ буюу сэтгэл хөдлөл төрүүлж шийдвэр гаргацгаад байгаад оршноо. Энэ нь яг л сэтгэл хөдлөлийн тарих болон логик тарих хоёрын хооронд мөнхийн тэмцэлд логик тарихаа илүү хүчтэй болгох стратегиудыг байнга хэрэгжүүлж чадсанаар л рационал сэтгэлгээнд хүрэх жинхэнэ өөрийгөө олох явдал юм. Зохиолч маань бас рационал бус байдал нь түүхийн явцад хизээж алга болоогүй. Харин зүгээр л хэлбэрээ өөрчилсөн гэсэн. Орчин үеийн технологи, сошиал медиа нь биднийг эртний афинчууд шиг л сэтгэл хөдлөлийн боол болгосон. Рационал байдал бол технологийн дэвшил биш юм аа. Харин хүн бүрийн хувь хүний хичээл сэтгэлээр олж авдаг чадвар юм гэжээ. Сэтгэл хөдлөлийн биеийн таны мэдлэггүй байдал дээр цэцгэлдэг. Та стресст орсон үедээ яг ямар авир гаргадаг вэ? Бусдад таалагдахыг хичээдгүү, эсвэл бусдыг дарамталж хянахыг оролддоггүй. Өөрийнхөө бүтлгөө шийдвэрүүдийг эргэн харж, тэдгээрийн цаана ямар эмзэг байдал тогтсон хэм маяг байгааг олж мэдэрээ. Зохиолч маань мөн өөрийгөө боддоор дүгнэхийн тулд өдрийн тэмдэглэл хөтлөх нь маш үр дүнтэй гэж зөвлөсөн байна. Өөрийнхөө үйлдэлийг хүндлэнгийн хүний нүдээр баг зэрэг хошигнолтойгоор ажиглаж сурвал та сэтгэл хөдлөлтөө захирагдгаа болно гэсэн байна. Мөн тэрээр хүмүүсийн солиотой үйлдэлийг зөвхөн нэгэн байгалийн үзэгдэл эсвэл солир ургамал гэх мэтээр төлөөлүүлэн хар гэж хэлжээ. Зохиолч Антон Чехов архичин эцэгтэй зодуулж өссөн ч эмчийн нүдээр хүний мөн чанарыг судалж хамгийн муу хүнийгч ойлгохыг хичээдэг байсан гин. Тэрээр хүн бүрт өөрийн гэсэн логик, өөрийн гэсэн түүх бий гэдгийг ойлгосноор үзэн ядалтыг өрөвч сэтгэлээр сольж чадсан гэжээ. Рационал байдалд хүрэх замыг зовлонтой хүнд хүчээр зөөл мэтэр бүү хар. Энэ нь танд гүн гүнзгий амар амгалан тодорхой байдлыг авчирдаг маш таатай үйл явц юм. Та өөрийгөө гүн төвшөнд удирдах сурснаар илүү бүтээлч болж амьдралаа илүү хяналтандаа авсан мэдрэмжийг хүртэх болно. Фридрих Ницшегийн хэлснээр өөрийн мэдрэмжинд сохроор итгэх нь үнэндээ уг дээдсхийн өрөөсгөл шүүлтүүрд захирагдаж буй хэрэг юм гэжээ. 2 дугаар бүлэг өөрийгөө хайрлах хайрыг эмпати болгон хуурах нь. Бид бүгдд хүмүүстэй холбогдох, нийгмийн нөлөөгөө тогтоох хамгийн гайхалтай зэвсэг болох эмпати буюу бусдыг ойлгох чадвар төрөлхөөс заяасан байдаг. Үүнийг зөв хөгжүүлж ашиглаж чадвал бусдын дотоод сэтгэл, бодол санааг нэвт харж, үйлдэлийг нь урьдчилан тааж, тэдний эсэргүүцлийг зөөлнөөр бууруулах боломжтой гин. Гэвч энэ чадвар нь бидний зуршил болсон өөртөө хэд анхаарах байдлаас болж мохож байдаг. Бид бүгдээрээ тодорхой хэмжээний нарциссистууд бөгөөд зарим нь энэ ангилалд илүү гүн шингэсэн байдаг. Бидний амьдралын зорилго бол энэхүү өөрийгөө хайрлах хайраа хүлээн зөвшөөрч мэдрэмжээ дотогш биш, гадагш буюу бусад руу чиглүүлж сурах явдал юм. Үүний зэрэгцээ хорт нарциссистуудын жүжигт хутгалдаж
хатаархалт нь хордохоос өмнө тэднийг таньж сурах нь чухал. Тэгэхээр одоо зохиолч маань нарциссуудын олон төрлийн хүрээг тайлбарласан байна. Хүн төрөх мөчөөсөө эхлэн анхаарал халамж хүсэх нь тасралтгүй хэрэгцээг мэдэрдэг. Бид бол яснаасаа, угаасаа нийгэм нэмдэг юм. Бидний оршин тогтнол, ад жаргал нь бусадтай холбоо тогтоосон хамаарлаас шууд хамаардаг. Хүмүүс бидэнд анхаарал хандуулахгүй бол бид тэдэнтэй ямар ч төвшөнд холбогдож чадахгүй. Энэ нь бие махбодын хувьд ч хамаатай. Хүмүүс биднийг харж байж л бид амьд байгаагаа мэдэрдэг. Хэрэв бусдын харцнаас ангид тусгаарлагдмал байдал удаан байвал бид оршин байгаадаа эргэлзэж гүн депресд ордог гэнэ. Сэтгэл зүйн хувьд ч бусдаас авч буй анхаарлын чанараар дамжуулан бид өөрийгөө хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж байгаагаа мэдэрдэг гэнэ. Өөрийгөө үнэлэх үнэлэмж үнээс л шалтгаалдаг. Тийм ч учраас хүмүүс анхаарал татахын тулд гэмт хэрэгүүлдэг, бүр амиа хорлохыг хүртэл завдах. Гэх мэтээр юу ч хийхэд бэлэн байдаг гэнэ. Аливаа үйлдэлийн цаад гол хөдөлгөгч хүч нь хөвчлэн энэхүү хэрэгцээ байдаг. Дотоод термостат буюу өөрийгөө үнэлэх үнэлэмж. Анхаарал халамжийн төлөөх өрсөлдөөн гэр бүл, сургууль, ажлын байран дээр байнга өрнөдөж тэрхүү үнэлэгдэх мөчүүд маш богинохон байдаг. Тиймээс бид бага наснасаа эхлэн нэгэн шийдэл олдог нь өөрийн төр төрөх буюу селф имижийг бүтээх явдал гинэ. Энэ нь бидний сонирхол, үзэл бодол, үнэт зүйлсээс бүрддэг. Хэрвээ энэ дүр төрх зөв бүрдвэл бид өөрийгөө хайрлаж, хүндэтгэж өөрийн биеийг олох болно. Энэхүү дүр төрх нь дотоод термостат шиг л ажиллаж байна. Бидний эргэлзээ, өөртөө итгэлгүй байдлыг зохицуулдаг гэнэ. Ингэснээр бид анхаарал халамж, хүлээн зөвшөөрөгдөх байдлаар бусдаас бүрэн хамааралтай байхаа болж өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй, селф эстимтэй болдог гэнэ. Гүн нарциссизм ба түүний аюул. Гүн нарциссууд нь 2-5 наснда өөрийн дүр төрхийг төлөвшүүлж чадаагүй, дотоод термостатгүй хүмүүс гэнэ. Тэдний эцэг эх нь хэд хайхрамжгүй, эсвэл эсэргээрээ хэд оролцоотой байснаас болж тэд өөртөө итгэх, итгэлтэй болох суурай алдсан байдаг. Энэ нь экстраверт төрөл буюу тэд амьд байгаагаа мэдрэхийн тулд байнга бусдын анхаарлыг татаж жүжиг тоглох шаардлагатай болдог. Эсвэл интроверт төрөл буюу тэд бодит байдлаас тасарсан хийсвэр ертөнцид амьдарч өөрийгөө бусдаас дээгүүр гэж төсөөлдөгч дотроо гүн эргэлзээ, өөрийгөө үзэн ядах мэдрэмжтэй байдгаар илэрдэг байна. Тэднийг хэрхэн таних вэ? Тэд шүүмжлэлийг тэсдэггүй. Өчүүхэн шүүмжлэлд асар ихээр уурлаж, өршөө авахыг хүсдэг. Тэд өөрийгөө үргэлж хохирогч болгож харагдуулдаг гин. 2. Хэд мэдрэмтгий хартай. Бүх зүйлийг өөртөө хүн дээр тусгаж хаа сайгүй дайсантай мэт авирлана. 3. Яраг өөр дээрээ үргэлж эргүүлнэ. Та өөр сэдвээр ярьж байхад тэдний нүүрэн дээр уйдгартай шинж илэрч яраг шууд өөрийнхөө тухай түүх болгон хувиргаж ярианы дундуур ордог. 4. Бусдыг өөрийнхөө үргэлжлэл гэж хардаг. Хүмүүсийн зөвхөн анхаарал татах хэрэгсэл буюу self object гэж үзнэ. Харилцааг бүрэн хянахыг эрмэлздэг гэнэ. Нарциссист удирдагч. Энэ бол хамгийн аюултай төрөл юм. Тэд асар их хүсэл тэмүүлэл өөртөө итгэлтэй байдлаараа дагагчдыг татаж чадна. Гэвч тэдний дотоод тогтворгүй байдал яваандаа байгууллага хамт олонд нь нөлөөлж эмх замбраагүй байдал үүсгдэг. Тэд бүх зүйлийг өөрийн хяналтанд байлгахыг хүсдэг бөгөөд өөрсдийн үүсгэсэн асуудлыг шийдэх замаар анхаарлын төвд байх дуртай гэнэ. Ийм хүмүүс өөрсдийн бүтээсэн зүйлээ эцэст нь нурааж босдгох хандлагатай байдаг. Функционал нарциссист. Бидний ихэнх нь энэ ангилалд багтдаг байна. Бид өөртөө төвлөрсөн байдаг ч өөрийнхөө биеийг хайрлах, түүндээ найдах эрүүл суурьтай учраас бусдын анхаарлаас бүрэн хамааралгүй байж чаддаг. Тиймээс бид анхаарлаа гадагш чиглүүлж, ажилдаа төвлөрөх, бусадтай бодит харилцаа үүсгэх чадвартай байдаг. Гэхдээ бидний даалгавар бол гүн нарциссистуудыг таньж сурч, тэдний драмаас хол байх, мөн өөрийн доторх нарциссист хандлагыг хянан, бусдыг ойлгох, эмпати чадвараа хөгжүүлэх явдал юм. Гүн нарциссистууд амьдралд хэрэгцээгүй драм хутгаж, биднийг өөрсдийн зорилгодоо ашиглах объект болгон хорихыг оролддог. Тэд юр бусын эрч хүчээр хүмүүсийг татаж чаддагч, нэгэнд тэдний урхинд орсон бол буцаж гарахад маш хэцүү. Тэд нөхцөл байдлыг эргүүлж, бусдыг гин буруутай мэдрэмжинд авахуулахдаа гаргууд маструуд юм. Нарциссист удирдагчид бол хамгийн аюултай нь бөгөөд тэд бидний бүтээлж дүр эсгсэн багны цаадахыг харж нөлөөнд автахгүй байх ёстой. Ийм хүмүүстэй хэрхэн харилцахыг сурах нь бид бүгдэд хэрэгтэй чухал урлаг юм. 2 дугаарт бид өөрийнхөө мөн чанарт үнэнч байж, үүнийг үхээсэх хэрэггүй. Бид бүгд нарциссистууд. Ярилцаж байхдаа бид өөрийн түүх, үзэл бодлыг хэлхийн тулд яаран догдолж байдаг. Бид өөрсдийнхтэйгөө ижил санаатай хүмүүс дуртай байдаг нь тэд бидний зөв байгааг баталж өгдөгтэй холбоотой гин. Хэрэг бид дайчин зантай бол
Үүнийгээ сайн чанар гэж харах боловч бүрэг хүмүүс үүнийг бүдүүлэг гэж үзнэ. Бид өөрийгөө хайрлах хайраасаа болоод цусар өгөнд амархан хуурддаг. Нарциссистуудыг хамгийн чангаар буруу шааж өөрийгөө тэднээс ангид гэж тунхагладаг ёс суртахуунлагчид үнэндээ өөрсдөө хамгийн том нарциссистууд байх нь элбэг. Бид бусдыг шүүж, ном айлдаж байхдаа өөрийнхөө дуу хоолойнд донтсон байдаг гин. Бид бүгд өөртөө анхаарлаа хандуулах хүрээний спектрумыг хаа нэгтээ оршдог. Өөрийгөө хайрлах биеийг бүтээх нь эрүүл үзэгдэл бөгөөд үүнд ичих зүйл өгнө үгүй юм аа. Өөрийгөө үнэлэх дотоод үнэлэмжгүйгээр бид гүн нарциссизм руу унах болно. Гэхдээ эрүүл буюу функционал нарциссизмаас хальж хөгжихийн тулд хамгийн түрүүнд өөртөө үнэнч байх хэрэгтэй. Өөрийгөө бусдаас илүү нэмжин сэтгэлтэй мэдээр дүр эсэх нь биднийг өөрчлөгдөх боломжгүй болгодог байна. 3 дугаар алхам эрүүл нарциссист болох нь. Эрүүл нарциссистууд өөртөө итгэлтэй, даацтай биетэй байдаг. Тэд альва гомдол доромжллыг амархан мартаж, бусдаас заавал хүлээн зөвшөөрөгдөхийг шаарддаггүй. Тэд өөрийнхөө сул тал хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрч, түүнийгээ шоолж инээж чаддаг юм. Тэд өөрийгөө хайрлах харин илүү бодтой, бүрэн дүрэн байдаг. Ийм дотоод хүчтэй хүн анхаарлаа гадагш чиглүүлж, хоёр чиглэлд ажиллаж чадна гинэ. Нэгт нь ажил үйлс. Тэд өөрийн анхаарал хайраа ажилдаа зориулж, гайхалтай бүтээгч, зохион бүтээгч болно. Ажилдаа төвлөрөх тусам тэд амжилтанд хүрч, түүгээрээ дамжуулан хэрэгцээд анхаарал халамжаа авч чаддаг юм. Хоёрт хүмүүс рүү. Бид эмпати чадвараа хөгжүүлж, бусдыг дотроос нь ойлгох чадвартай болдог. Бид бага насндаа ихтэйгээ үггүйгээр ойлголцдог байсан тэрхүү төрлөх эмпати чадвараа дахин сэргээж болно. Орчин үеийн технологи, интернет хүмүүсийн нийгмийг харилцаа хязгаарлаж, эмпати чадварыг нь мохоож байна. Смартфон руугаа байнга харах нь бусдын мэдрэмжийг ойлгох боломжийг өгөө хийж, олон хүний дунд байсан ч ганцаардмал нэгэн болгож байна. Эмпати бол булчин шиг хөгжүүлэх тусам илүү хүчрхэг болж таны ажил болон харилцааг сайжруулдаг гинэ. Эмпати чадварыг хөгжүүлэх 4 бүрэлдэхүүн. Эмпатик хандлага. Хүмүүсийг шууд шүүж ангилахаа зогсоо. Тэдний зөөсөн багийг бодит байдал гэж бүү хандур. Хүн бүрийг нэгдэггүй шин тэв мэтээр сонирхож, нээлттэй хүлээж аваарай. Өдөр тутмын ярианд та өөрийнхөө үзэл бодлыг хэлхийн оронд бусдыг сонсоход анхаарлаа хандуул. Бусдын алдааг тэдний зан чанарын согог гэхээсээ илүүтэйгээр нөхцөл байдлаас шалтгаалсан байж болно гэж өөдрөгөөр харж сур. Хэрэв би тийм нөхцөл байдалд орсон бол яг л энэ хүн шиг ийм сонголтыг хийх байсан болов гэж хараарай гэсэн байна. Дотоод мэдрэхүйн эмпати. Visceral empathy. Хүмүүсийн бодлыг уншихад хэцүүж, тэдний биеийн хилэмж, дуу хоолойны өнгөөр дамжуулан сэтгэл хөдлөлийг нь мэдэрч болно. Та хүмүүстэй ярихад тэр хүн таныг үнэхээр ажиглаж сонсоод таны хэлсэн үгийг анхаарад байна уу? Эсвэл сонсож байгаа юм шиг дүр үзүүлээд шаал өөрийн бодсон нүд нь эргэлдээд байна уу гэдгийг өмнө нь анзаарч байсан уу? Бид ч бас нөгөө хүнийг сонсохдоо тийм үйлдэл гаргаж тэр хүнийг сонсож байгаа мэт боловч шал өөр зүйлд анхаарлаа хандуулж шал өөр зүйл боддог байх нэ. Тэгэхээр тэдний хэлж буй үгийг анзаарахаас гадна тэр хүний үгийг ямар өнгө аясаар хэлж байгаад анхаарлаа хандуулаад үзээрэй гинэ. Хүмүүсийн царайны хувирал, үйл хөдлөлийг үл мэдэгдэм дуурайх нь тэдний юу мэдэрч байгааг ойлгоход тусалдаг байна. Эмпати ихтэй хүмүүс яг үнэндээ бусдыг дуурайн дагах чадвар өндөртэй хүмүүс байдаг байх нь. Гэхдээ энэ бүхнийг хэтрүүлж болохгүй бөгөөд тодорхой хэмжээний зай барих хэрэгтэй гэсэн байна. Та тэднийг тусгах толин болохоос биш. Тэдэнд бүрэн дүрэн уусаж болохгүй гэж зөвлөсөн байна. Шинжилгээний эмпати, аналитик эмпати. Хүний бага насны хүмүүжил, гэр бүлийн харилцаа, үнэт зүйлсийг ойлгох нь тэднийг илүү гүн танихад туслана. Нээлттэй асуулт асууж тэднийг яруул. Хүмүүс өөрийнхөө тухай ярих дуртай байдаг тул тэдэнд өөрийгөө нээх боломж олго. Энэ төрлийн эмпатийг өөрийнхөө ялангуяа дургүй хүмүүстэйгээр ашиглаарай гэсэн байна. Хэрвээ та тэр хүнд дургүй юм шиг мэдрэмж төрж ивэл та тэр хүнийг улам илүү аналитик эмпатигаар шинжлэх хэрэгтэй болох нэ. Дөрөвт нь эмпати чадвар. Энэ бол тасралтгүй суралцах үйл явц юм. Олон төрлийн хүмүүстэй биеэр уулзаж харилцах тусам энэ чадвар тань улам сайжирна. Бусдыг хэд шүүхгүйгээр тэдний сэтгэл хөдлөлийн хэлбэлцлийг мэдэрч сур. Энэхүү чадварыг эзэмшснээр таны амьдрал илүү саадгүй болж шаардлагагүй зөрчилдөөнөөс зайлсхийж чадна. Хүн төрөлхтний мөн чанарын хамгийн гүн зарчим бол үнэлэгдэх хүсэл юм. Романы дурваа суулаанд зохиолч маань нарциссистыг 15 хэв шинжтэй гэж ангилсныг та бүхэн санаж байна уу?
Харин Роберт Грини зохиолч маань хүн нарциссистыг 4 хэв шинжтэй байдаг гэж тайлбарлажээ. Одоо бүгдээрээ эдгээрийг нэг бүрчлэн үздэцгээе. Нэгдүгээрт бүрэн хяналт тогтоогч нарциссист. Зөвлөлт холбоот улсын удирдагч Йосиф Сталин засаглалынх нь ихэнх үед уулзсан хүмүүс түүнийг гайхмаар дур булаам нэгэн гэж тодорхойлдог байв. Тэрээр өөрийн туслахуудаас насаар ахмад байсан ч бүгдийг нь өөртөөгөө орос хэлний дотн чех хэлбэрээр харилцахыг зөвшөөрч бүр бага тушаалын түшмдүүдэд ч гэсэн нээлттэй байв. Тэр хүнийг сонсохдоо маш анхааралтай. Нүдрөө цоо ширтдэг байсан нь хүний хамгийн гүндэх бодол эргэлзээг уншиж буй мэдтгэл төрүүлдэг байлаа. Сталин хамгийн том чадвар бол бусдыг өөрийгөө чухал хүн, хувьсгалчдын дотоод хүрээллийн нэг хэсэг мэтээр мэдрүүлдэгт оршиж байв. Уулзалтын төгсгөл тэр зочноо мөрөөрн тэрэн үдэж тэдний дунд өөрийн бат бөх холбоо тогтсон мэт татан мэдрэмж үлдээдэг байжээ. Түүний энэхүү дур булаан байдлын нэг хэсэг нь тэрээр ард түмний дундаас гарсан эгэл жирийн орос хүн бүрийн ойлгож чадах ардын хүн байсанд оршино. Тэрээр дуулж хашигнах дуртай байсан бөгөөд энэ чанараараа зөвлөлтийн төрийн механизмыг баг багаар гартаа авч бүрэн хяналтаа тогтоож чадчихъя. Гэвч эрх мэдлэн өсгийн хэрээр түүний зан чанарын өөр нэг бараан тал илэрч эхлэв. Түүний найрсаг зан нь харагдаж байгаа шиг энгийн зүйл биш байлаа. Үүний хамгийн том илэрлэл нь түүний хамгийн дотны найз байсан Сергей Кировын хувь заяа байв. Киров бол хүмүүстэй амархан хэл амаа олдог. Олонний талархлыг хүлээсэн нэгэн байсан ч энэ нь Сталины хувьд аюул болон хуурчээ. 1934 онд зарим бус нутгийн удирдагчид Сталины харгас хандлагаас салхаж түүний оронд Кировыг томлохыг санал тавьсан гин. Киров үнэнч байж энэ тухай Сталинд хэлсэн ч Сталины дотор хэн нэгэн хүн өөрөөс нь илүү нэр хүндтэй байна гэсэн айдас атаархал төрсөн байна. Киров энэ аюулыг мэдэрч Сталиныг магтах, нэрийг нь байнга дурдах замаар түүний итгэлийг дахин олохыг хичээсэн ч энэ нь Сталины сэрдэлгийг улам нэмэгдүүлсэн гин. 1934 оны 12 дугаар сард Киров буудулж амиа алдсан бөгөөд үүнд Сталин шууд оролцоогүй мэт боловч түүний зөвшөөрлгүйгээр энэ алга болох боломжгүй байв. Үүний дараа Сталин өөрийн дотны найзуудыг нэг нэгээр нь баривчлан эрүүдэн шүүж тэдний хэрхэн өвдөг сүдэн ам гуйж байгааг сонсохдоо таашаал авдаг болсон гин. Сталин гаднаа маш даруухан дүрсгдэг байв. Хэн нэгэн түүнийг олон нийтэд алдаршуулахыг санал болгоход нэг хүн анхаарлын төвд байх ёсгүй гэж уурсдаг байсан ч бодит байдал дээр түүний нэр зураг хаа сайгүй харагдах болж бараг бурхамчлан шүтэгдэх болсон гин. Тэрээр өөрийгөө хувьсгалын үл алдах хүч мэтээр үзэж өөрийгөө гуравдагч бие дээр нэрлдэг болов. Хэрэв тэр яриандаа үг буруу дуулдвал дараагийн бүх итгэгчид түүнийг нь засахгүй тулд тэр л буруу хэлбэрээр нь хэлэх ёстой болдог байсан гин. Гитлер зөвлөлт рүү давтлах бэлтгэл хийж байх үед Сталин дааны бүх нарийн ширийн зүйлийг өөрөө удирдахыг оролдож туслахуудаа юуч хийхгүй байна. Би ганцаараа бүхнийг шийдэж байна гэж загнадаг байсан. Генералууд нь түүнтэй санал зөрөлдвөл доромжлол гэж үзнэ. Санал нэгдвэл надтай ярихын оронд зүгээр л тийм гэж хэллээ хэмээн уурсаж чадварлаг генералуудаа ажлаас нь халдаг байлаа. Сталины туслахуудын хувьд түүний сэтгэл санааны байдлыг зөвөн уншиж сурах нь амьд үлдэх арга зам нь болов. Түүний нүд рүү хит удаан харвал тэрээр сэрдэж эхэлнэ. Харин харц бууруулбал ямар нэгэн зүйл нууж байна гэж үзнэ. Тэрээр оройн хоол, кино үзэх урилга илгээх нь хамгийн аюултай байв. Гаднаа хувьсгалчдын нэг гэр бүл мэт харагдах боловч Сталин туслахуудаа өөрөө хянаж чадахгүй болтол нь архи уулгаж тэдний өөрийгөө хянах чадвараа алдаж буйг харан таашаал авдаг байжээ. Үдшилгийн төгсгөл тэрээр хөгжим тавьж том ирчүүдийг хос болгон бүжиглэхийг ирээдүйн удирдагч Хрушевыг хүнд хэцүү бүжиг хийлгэж буйг харан инээд алддаг байсан гин. Энэ бол түүний хяналтын туйл байсан бөгөөд тэрээр утсан хүүхэлдэйг удирдах буй мэт мастер мэт хүмүүсийн үйл хөдөлгөөн бүрийг зааж өгч байсан гин. Тайлбар: Йосиф Сталин шиг хэд нарциссист хүмүүс яагаад ийм дурбулаан байж бусдыг хостож чаддаг вэ? Үүний нууц нь тэдний карьерийн ихэнх үеийн таагтагт оршдог. Энэ төрлийн хүмүүс жирийн нарциссистуудаас илүү их амбицтай аж тэр хэрээрээ асар их өөртөө итгэлгүй байдлыг дотроо тээж явдаг. Тэд энэхүү дутуугаа нөхөхийн тулд нийгмийн эрх мэдлийг гартаа авахыг эрмэлздэг бөгөөд үүний тулд бусдын хүсэл сул талыг тандах антенна маш сайн хөгжүүлсэн байдаг гин. Нэгдүгээрт хуурамч эмпати ба хяналтын орхи. Тэд бусдыг маш анхааралтай сонсож ойлгож буй мэд дүр эсэгдэгч энэ нь чин сэтгэлийн холбоо тогтоох биш юм. Харин бусдын сул талыг олж мэдээд удирдах зорилготой байдаг. Тэд эхлээд таныг халуун дулаан урамсгалаар татаж дараа нь гинтийн хүйтэн хүндий байдлаар түлхэж
таныг өөрийнхөө тааллыг дахин хүртэхийн тулд юу ч хийхэд бэлэн орхинд оруулдаг. Энэ бол сэтгэл хөдлөлийн хянах замаар дагагчдаа өөрөөсөө хамааралтай болгож буй хэрэг юм. 2. Террор ба суурил. Эрх мэдэл нь батчих тусам тэд дур булаам, багныхаа цаадах атаархал, үзэн ядалтаа ил гаргаж эхэлнэ. Тэд хэнийг ч амар тайван байхгүй давхар хавах буюу дабл байнд үсгэж, юу ч хийсэн буруутан болдог тогтолцоогоор бусдыг айц давтуулна. Эцдээ тэд хүнд ч итгэхээ болж бүх зүйлийг өөрөө хянах гэж оролцсноор өөрийгөө сүрүүлдэг. Сталоныг өгөхөд туслахууд нь түүнийг аврахын оронд үзэн ядалт айцтай хөтлөгдөн зүгээр л өгөхийг нь харж зогссон гэдэг. 3. Тэдний хэрхэн таних вэ? Та ийм хүнтэй ажил төрөл, нийгмийн харилцаанд заавал тааралдах болно. Тэднийг танихын тулд дараах зүйлийг ажигл, хуурамч анхаарал. Тэдний таныг сонирхож буй байдал хизээж гүн биш бөгөөд заавал хүндий хүйтэн ухралтаар солигдож болно. Өнгөрсөн түүхийг хар. Тэдэнд өөрийнхөө эмзэг талыг харуулсан чин сэтгэлийн ганц ч дотны харилцаа байдаггүй. Тэд ер нь ихэвчлэн өөрийнхөө сул талыг үргэлж нуудаг. Хизээж олон дунд байхдаа өөрийгөө ярихгүй. Тэр тусмаа хоёулахнаа байхдаа ч та өөрийнхөө эмзэг байдлыг ярил тэр хизээж өөрийнхөөгөө ярьдаггүй байх нь. Орчин тойрныг хар. Тэдэнд үйлчилж бий. Тэднээс сул дорой хүмүүстэй тэр яаж харцаж байна. Тэдний нүүрэн дэх байнгын айдас хөөцтэй төрхийг ажигл гэсэн байна. Ийм хүмүүстэй харьцаж байгаа бол зайнаас харцах нь амьд үлдэх цорын ганц зам юм. Тэд бол барал гэсэн үг. Дэндүү ойртвол тэд таныг залгих болно. 2 дугаар төрлийн нарциссист бол жүжигчин нарциссист юм. Theatrical narcissist. 1627 онд Францын Лудон дах Урсулины гэр бүлд Жана де Белсье хэмээх шинэ гөрөөс ирв. Жана намхан нуруутай тэнгэрийн элчмэд үзэсгэлэнтэй зариадаж нүдэнд нь хорон санаа гэрэлтдэг. Юугойдл ба басамжлалаараа хаа явсан газраа дайсан хураадаг нэгэн байлаа. Гэвч шинэ газартаа ирээд тэрээр бүр мөн өсөн өөрчлөгдөж хамб ихэд туслахын тулд юу ч хийхэд бэлэн гигантэн болон хуурчээ. Тэрээр шатны гүн ухааныг шимтэн судалж хэдэн цагаар залбиран суух болсноор ердөө 25 наснда тус хэдийн тэргүүнээр томилогдож чадсан байна. Удалгүй Жана нэгэн хачирхалтай түүх ярих болов. Тэрээр зүүдэндээ нутгийн санвартан Урбан Гранде өөрт нь хаалтаж хүчрхийлж байна гэж зүүдлэх болжээ. Гранде бол хүүхэнсэг гэдгээрээ алдартай нэгэн байсан ч Жанатай хизээж уулзаж байгаагүй юм. Жанагийн энэ яриа босод гэлэммадуудад халдварлагдаж удалгүй хийд даяараа Грандегийн илгээсэн чөтгөрүүдэд эзэмдүүлсэн гэх цуу яриа тархав. Грандег үзэн яддаг Канон Минон үүнийг ашиглан олон нийтийн өмнө чөтгөр хөөх зан үйл үйлдэж эхэлжээ. Энэхүү үзүүлбэр олон нийтийн анхаарлыг асар их татав. Жана бусад гөрөөсүүдээс илүү ширүүнээр таталтаж чөтгөрийн дуугаар ашгарч хамгийн эзэмдүүлсэн дүр төрхийг үзүүлдэг байсан гинэ. Энэхүү жүжиг Грандег шолмын хэрэгт буруутган 1634 онд түүнийг амьдаар нь шатах ялаар төгссөн гин. Грандег өгсөний дараа бусад гэлэманууд зүгээр болсон боловч Жанагийн доторх чөтгөрүүд улам тогширчээ. Тэрээр өөрийг нь илаашруулахаар ирсэн эцэг Сирүнийг өөртөө татаж түүний өмнө маш хатуу мацаг барьж өөрийгөө зовон бурхны ивэлийг хүртэж буй мэд жүжиглэв. Бодлогоо түүний гар дээр Йосеф, Иесус, Мария гэсэн нэрс тодорч тэрээр гайхамшигын эзэн болон хуурчээ. Жана энэ бүхний олон нийтэд гайхуулахын тулд Европоор аялан хаан хатан хаан кардинал Ришиле нартай уулзаж асар их алдар нэрх хүндэд хүрв. Түүнийг өгөхөд толгойг нь зандашуулж үнэт хайрцагтгийн шүтэн болгон хадгалсан гэдэг. Тайлбар. Жана де Белсье бол багасаа анхаарлын төвд байх гэсэн шуналдаа хөтлөгдсөн жүжигчин нарциссист байв. Түүний эцэгийнх нь хүртэл тэрхүү бусдын анхаарлыг татах хэрэгцээг нь хангаж чадахгүй улмаас сүмд гэлэмэ болгон өгсөн гэдэг. Гэвч тэрээр хуучин сүмдээ бүх гэлэманаар бүх хүмүүсийн дургуутслыг хүргэн улмаар өөр сүмд шилжиж ирснийхээ дараа арга барилаа өөрчилсөн байна. Тэрээр анх өгөөдөл зэвүүн зангаараа анхаарал татахыг оролдсон ч хөдөлгүйт хамгийн ариун гэгийн дүрд хуурсан юм. Түүний зөөд чөтгөрт эзэмдүүлсэн байдал, гар дээрх бичиг, магадгүй хүчлээр төлж эсвэл хумсаараа зурж гаргасан тэрхүү бичиг зэрэг нь бүгд олон нийтийн анхаарлыг татах гэсэн жүжиг байлаа. Гүн нарциссистуудын нэг ачирхалтай тал нь тэд өөрсдийн жинхэнэ төрхөөрөө анхаарлын төвд байх гэсэн өвчтөе хүслээ маш чадварлаг нууж чаддаг гэдэгт оршноо. Тэд дараах дүрүүдийг тоглодог. Гигантны дүр. Тэд хинээс ч илүү яс суртахуунлаг нэмжин сэтгэлтэй мэт харагдахыг хичээдэг. Тэдний сайн үйлс бүхэн олон нийтэд зориулагдсан байдаг. Хохирогчийн дүр. Тэр бусад гадуурхагдсан мэт зовж шаналсан нэгэн болж жүжиглэх замаар бусдын эмпати буюу өрөвч сэтгэл дээр тоглодог гин.
Тэднийг хэрхэн таних вэ? Нэгдүгээр бүх зүйл үзүүлбэр юм. Тэдний хөдөлгөөн, үг яриа, үйлдэл бүр нь хэн нэгэн намайг харж байгаа гэсэн мэдрэмжин дээр төрүүлэм жүжигийн чанартай байдаг. 2. Анхаарал үргэлж тэдэн дээр. Тэд хамгийн сайн нь эсвэл хамгийн их зовж байгаа байх ёстой. Хэрв анхаарал өөр тийшээ чиглэл тэд драмыг улам хүчтэй болгодог. 3. Хэтрүүлэг. Тэдний сайн чанарч, шаналлж хэтрүүлэгтэй байдаг. Бодит бос мэт санагдана. Ийм хүмүүсийн жүжигт буу хурд. Тэд таны өрөвч сэтгэлийг ашиглан өөрийнхөө зорилгод ашиглаж, эцэст нь таныг драмынхаа золиос болгон орхих болно. Тэднийг зүгээр л ажиглаж, тоглоомонд нь оролцохгүй байх нь таныг аврах цорын ганц зам юм. 3 дугаард нарциссист хос. Толстой ба София. 1862 онд 32 настай Лев Толстой 18 настай София Берстийг гэрлэхээр хэдхэн хоногийн өмнө тэдний дунд ямар ч нууц байх ёсгүй гэж шийджээ. Тэрээр өөрийн өдрийн тэмдэглэлээ Софияд уншуулсан бөгөөд тэнд түүний өмнөх амраг болон тариачин эмэгтэйгээс гарсан хүүхэд, бие үнэлэгчийн газар явсан адал явдал, мөрөөдө тоглоом, бэлгийн замын өвчин зэрэг бүх хар бараан түүх бичигдсэн байв. София үүнд маш их цочирдож, атаархал жигсэл зэрэгцэн уйлж байхад Толстой түүнийг намайг хангалттай хайрлахгүй байна. Миний шинэ амьдралыг эхлүүлэх гэсэн үнэнч орлогыг ойлгосонгүй гэж буруутгажээ. Тэд эвлэрч гэрэлсэн боловч энэхүү үйл ойлголцол 48 жилийн турш үргэлжлэх харилцааны загварыг тогтоосон юм. София 12 жилийн дотор 8 хүүхэд төрүүлж 5 нь амьд үлдсэн боловч Толстой хамгийн итгэл туслах нь болж дайн ба инх Анна Каренина зэрэг алдарт бүтээлүүдийг нь гараар хуулж хэвлэлийн ажлыг нь хариуцдаг байв. Гэвч 50 наснда Толстой сүнслэг гүн хямралд орж бичсэн номнуудаасаа ичиж эд хөрөнгөөсөө татгалзан эгэл тариачин шиг амьдрахаар шийджээ. Тэрээр гэр бүлээч мөн энэ замаар явахыг шаардав. София үүнийг эрс эсэргүүцэж хүүхдүүдийн ирээдүйг бодон тэмцсэн бөгөөд тэдний дунд өөхөх сэхийн тулаан эхлэв. Толстой эхнэрээ алдар нэр мөнгөнд донцсон гэж үзэж байхад София нөхрөө эгэл тариачин шиг хувцлавч өвдгөөрөө тансаг зэрэглэлийн вагонд хөлөглөдөг хоёр нүртэй хурам чамтан Хиппократ гэж хардаг болов. Харилцаа улам ширүүсэж София 3 чудаа амиа хорлохыг оролцсон болов. Бөгөөд тэд бие биенхийн өдрийн тэмдэглэлийг нууцаар уншиж нэг нэгнээ тагнаж байнга зөрчилдөх болов. 1910 оны 10 дугаар сард Толстой гэрээсээ оргон зогцсон боловч замдаа хүнд өвдөж төмөр замын буудлын даргын жижиг байшинд амьсгал хураав. София түүнийг өөхөхийн өмнө цонхоор ширтэн зогсож байгаад нөхрөө ухаан алдсан хойно дэргэдэнд очиж өвдөг зөгдөн уучлал гуйсан гэдэг. Толстойг өгсөний дараа София би түүнийг алчглаа гэж халаглан ярьсан байдаг. Тайлбар. Хоёр талын нарциссизм. Лев Толстой бол гүн нарциссист хүний тод жишээ байлаа. Багадаа унжирсан түүний дотор ассан том хоосон орон зай үлдээжээ. Тэрээр үүнийг хүүхэмсэг цанга мөрөөдө тоглоом эцэст нь өөрийгөө өгөөсгсөн сүнслэг эрэл хайгуулаар нөхөхийг хичээж байв. София мөн өөртөө төлөрсөн зантай байсан ч энд хамгийн чухал нь хувь хүмүүс биш. Харин тэдний харилцааны динамик өөрөө нарциссист шинжтэй болсонд оршино. Нарциссист харилцаа нь эмпати буюу бие биенээ ойлгох чадвар тутснаас үүдэлтэйгээр хоёр талын өөрсдийн хамгаалтын байр сууриндаа улам гүн шигдэхийг хэлдэг. Хэрв Толстой Софиягийн өнцгөөс харж олон хүүхэд өсгөж буй эхнэрийнхээ тав тухтай амьдрах хэрэгцээг ойлгосон бол эсвэл София нөхрийнхөө дотоод хямралыг багаасаа эцэг хийн хайр халамж байхгүй ээж нь 20 настайд нь өөд болсон тэр хоосон орон цагаа нөхөхийг хичээсэн орлогуудыг эмпати сэтгэлээр ойлгон хайр халамжаар нөхөхийг хичээсэн бол харилцаа өөр байх байлаа. Харилцааны эмпатиг хэрэглэх түлхүүр нь нөгөө хүнийхээ үнэт зүйлийг тогтолцоог ойлгох явдал юм. Хүний үнэт зүйл бага насанд бүрлдэх бөгөөд таныхаас заавал өөр байх учиртай гин. Бусдын үнцгийг хүлээн зөвшөөрөх нь тэдний хамгаалтын бүрхүүлийг зөөлрүүлж өөдөөсөө нээлттэй болоход хүрнэ. Харин эсэргээрээ ямар ч эмпатигүй зөвхөн өөрийгөө ойлгуулах гэж харилцаанд орох нь нөгөө хүн нь ч гэсэн тийм байр суурьтай болоход хүргэдэг байна. Харилцаанд асуудал үүсгэхэд нэг хүн рүү бурууж ихэх биш. Харин тэрхүү нарциссист динамикийг өөрчлөх нь хамгийн чухал гин. Дөрөвдүгээрт эрүүл нарциссист. Эрнест Шеклтон ба Эндюранс хөлгийн гайхамшиг. 1915 оны 10 дугаар сард Антарктидын мөсөнд хавчигдан хэмхэрсэн Эндюранс хөлгөө орхих тушаалыг Сэр Эрнест Шеклтон өгөв. Энэ нь түүний насан туршийн мөрөөдөл болох Антарктидыг явган туулах төлөвлөгөөгөө норсон гэсэн үг байлаа. Гэвч түүний мөрөн дээр нэр төрөөс илүү хүн тачаа ирсэн нь 27 далаачны амь насыг аврах хариуцлага байв. Тэдэнд байгалийн хатуу ширээн уур амьсгал, хүнсний хомсдол, холбоо тасарсан байдал зэрэг
олон саад байсан ч Шеклтоны хамгийн их имиж байсан зүйл бол багийнхны сэтгэл зүй байлаа. Хэдхэн хүний гутран үзэл халдварлахад л багийн сахлаг бат норж үхэлд хүргэх аюултай байв. Шеклтон цаг агаарыг ажиглахаас илүүтэй багийнхныхаа дотоод ур амьсгалыг мэдрэхэд анхаарлаа хандуулжээ. Нэгдүгээрт удирдагчийн үлгэр дуурай ба уур амьсгал. Шеклтон өөрийн айдас эргэлзээг маш сайн нууж чаддаг байв. Үсэн дээрх анхны өглөө тэрээр бүгдээс түрүүн босч халуун цай бэлтгэн багийнхандаа өөрийн биеэр үйлчилжээ. Тэрээр аврагдах төлөвлөгөөгөө ярьж хүмүүсийг түгшээхийн оронд хөнгөн хошигнож тэтгэл найдварыг үгээр биш өөрийн мэдрэмж, биеийн хилэмж, өөдрөг байдлаараа мэдрүүлсэн байна. 2. Анхаарал сарниулах ба үүрэг хуваарлалт. Хүмүүсийг готролд автуулахгүй тулд Шеклтон өдөр бүр өөрөгт ажлыг хуваар гаргаж хүн бүрийг завгүй байлгадаг байлаа. Ан хийх, отог төхөөрөх зэрэг өдөр тутмын жижиг зорилтууд нь хүмүүст амьдрахын төлөө ямар нэгэн зүйл хийж буй мэдрэмж төрүүлж байв. Үдшин тэрээр галын дэргэд хүн бүртээ тулж харилцсан тэдний сонирхолд нийцүүлэн яриа өрнүүлдэг байсан гин. Эрдэмтдтэй шинжлэх ухаан, урлаг дуртай нэгэнтэй нь яруу найргийн тухай ярилцсан. 3-т нь сул цагаргуудыг удирдах тактик. Шеклтон багийн доторх хэцүү зантай хүмүүсийг маш соргоор таньж, тэдний тусгаарлахын оронд өөртөө хамгийн ойр байлгахыг илүүд үзжээ. Жишээлбэл их зантай зурагчин Хойрлигийг өөрийн майханд оруулж чухал асуудлаар зөвлөлдөг байсан түүнд чухал хүн гэсэн мэдрэмж төрүүлж, сөрөг нөлөө үзүүлэхээс нь сэргийлж байв. Мөн гомдлохоор зөхиж буй хүмүүсийг өөр майханд хуваарлж, тэдний нөлөөг саармагжуулжээ. 4. Эцсийн аврах ажиллагаа ба эмпати. Мөсөн дээр хүлээх боломжгүй болоход Шеклтон аврах зав бэлдэж, өмнөд Жоржиа арал руу 800 миль газар аялахаар шийдэв. Тэрээр өөртөөгөө хамт явах 5 хүнийг сонгохдоо хамгийн хэцүү зантай өндөр настай мужийн Макнишийг сонгосон нь хачирхалтай байлаа. Үндэ Шеклтон түүнийг арал дээр үлдээвэл бусдад сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг мэдж байсан тул завыг бэлтгэх ажлыг түүнд хариуцуулж, түүнд хариуцлагатай мэдрэмж төрүүлж чаджээ. Аялын явцад Макниш ядарч зүдэрснээс болоод эсэргүүцэл үзүүлэхэд Шеклтон түүнийг загнаж шийдэхийн оронд бүгдээрээ амарч халуун суу ууцгаая гэж тушааснаар түүнийг эвгүй байдалд оруулахгүйгээр сэтгэл санааг нь дэмжсэн гэдэг. Шеклтон 15 сарын турш багийнхныхаа төлөө өөрийн бүх бухимдлыг дотроо барьж чадсан бөгөөд энэ нь багийнхны амьд үлдэх гол хөшүүрэг болсон билээ. Тайлал. Шеклтон яагаад эрүүл нарциссист байв? Шеклтон өөрийн удирдагчийн амбиц эрх хүчээ бусдыг ашиглахад биш, харин тэднийг ойлгож аврахад чиглүүлсэн учраас эрүүл нарциссистийн тоонд орох юм байна. Тэрээр бусдын сэтгэл зүйн байдлыг унших чадвараа mood reading маш өндөр түвшинд хөгжүүлсэн нь түүнийг эрүүл нарциссист болгожээ. Түүний талаар Сэр Эдмунд Хиллари ингэж хэлсэн байдаг юм. Хэрэв та мухардалд орж ямар ч гарцгүй болсон бол өвдөг сөгдөн Шеклтоны төлөө залбир гэж хэлсэн гинэ. Тайлбар. Эмпати бол амьд үлдэх зэвсэг мөн. Шеклтон хүнд нөхцөл байдал байхдаа нэг л зүйлийг маш сайн ойлгосон юм. Хүмүүсийн амьд үлдэх хэсэг нь тэдний хандлагаас шууд хамаарна. Хандлага гэдэг бол нүдэнд харагдахгүй, сурах бичигт байхгүй ч хамгийн чухал хүчин зүйл юм. Сэтгэл зүйн өчүүхэн онолд эм нэгдлийн жаахан ан цавал буруу шийдвэр гаргахад хүргэж улмаар бүгдийг үхэл рүү хөтлөх аюултай байв. Шеклтон хүн төрөлхтний өвөг дээдсийн үеэс уламжлагдаж ирсэн амьд үлдэхийн тулд хэн нэгнээ мэдэрч хамтран ажиллах тэрхүү эмпатийн далд чадвараа зэргээхээс өөр аргагүй төрсөн юм. Шеклтоны загвар удирдагчийн мөрдөх 3 зарчим. 1. Өөрийн хандлагаар бусдад халдварлах. Удирдагч хүн өөрийн сэтгэл зүгээр багийг өвчлүүлдэг. Энэ нь ихэвчлэн үгээр биш, харин биеийн хилэмж, дууны өнгөөр дамждаг. Шеклтон өөртөө бүрэн итгэлтэй. Өөдрөг дүр төрхийг бий болгож, энэ нь багийнханд нь хэрхэн эргээр нөлөөлж байгааг ажиглаж чадаж байв. 2. Анхаарлаа хувь хүн ба хамт олонд тэнцүү хуваах. Тэрээр анхаарлаа 2 чиглэлд хандуулсан гин. Группд хооллох үеийн ярианы сэдэв, ажил хийх үеийн уур амьсгал, entertainment арга хэмжээнд хүмүүс хэрхэн баясаж байгааг ажиглах. Хувь хүнд хүн бүрийн дууны өнгө, хоол идэх хурд, өглөө орсноосоо босох байдлыг нь хүртэл шинжих. Хэрэв хэн нэгний сэтгэл санаа тогтворгүй байвал өөрийгөө түүний оронд тавьж үзэн тэр хүн юу хийж магадгүйг урьдчилан хаамагладаг байсан гин. 3. Сөрөг байдлыг зөөлөн аргаар засах. Сэтгэл санааны уналт эсвэл сөрөг хандлагыг илрүүлэхдээ тэр хизээч зэмлэлтгүй байв. Зэмлэл нь хүнийг ичээж ганцаардуулдаг тул энэ нь эргээд багийн уур амьсгалыг хордуулдаг гин. Үүний оронд тэрээр зүгээр л ярилцаж тэдний дотоод ертөнц рүү нэвтэрч анзаарахгүй байдлаар сэтгэл санааг нь өргөх,
эсвэл сөрөг нөлөөг нь тусгаарладаг байжээ. Эмпати бол сонголт биш, хэрэгцээ юм. Бид яагаад эмпати чадвараа хөгжүүлдэггүй? Учир нь бид үүнийг хэрэгцээ гэж хардаггүй. Бид эргэн тойрныхоо хүмүүсийг хангалттай сайн мэднэ гэж андуурч бэлэн дүгнэлтэнд найдахыг илүүд үздэг. Гэвч бодит байдал дээр бидний амьдралын амжилт, бүтлгөөдөл нь бусдын сэтгэл зүй, зорилгыг хэр зөв уншиж чадсанаас шууд хамаардаг юм. Эхний алхам. Танд асар хүчрхэг нийгмийн зэвсэг байгааг ухаарах явдал. Дотоод монолог буюу өөртөөгөө ярихаа зогсоож бусдад гүн анхаарал хандуулж эхэл гэсэн байна. Бидний үн цэнийн систем ертөнцийг харах өнцөг рүү нэвтэр. Тэгсэн цагт та өмнө нь хизээж харж байгаагүй өвгөн бос харилцааны асар том ертөнцийг олж харах болно. Энэ нь яг л энгийнүүдээр хит ягаан туяаг харж эхлэхдээ адил юм. Би шархагдсан хүнээс би нь яаж байгааг асуудаггүй. Би өөрөө тэрхүү шархагдсан хүн болж хуурдаг. Walt Whitman. Энэ хүрээд Роберт Грейнигийн зан чанарын тухай хуулийн эхний 2 бүлгийг өндөрлөж байна. Энэ хүртэл сонссонд маш их баярлалаа.